сайн байна уу? Намайг Инхбат Эрчис гэдэг. За одоо 27 настай. 13 онд зам тээврийн яамнаас зарлагдсан тэтгэлэгт тэнцээд Монголын төмөр замтай холбоо тогтоосон. Анх 10 жилээ төгсөхдөө 2 мэргэжлэр аль нэгийг сонгоно гэсэн сонголттойгоор суралцж исэн. Эмч болох уу? Нэг бол инженер болох уу гэсэн хоёр сонголттой байсан. За эмч бол чадаагүй болохоор инженер болъё гээд инженер болохдоо манай өвөө маань логистикийн инженер гэж их гоё мэргэжил одоо үүсэж байна. Тухайн мэргэжлийг чи сонгоо суралцаа. Их ирээдүйтэй мэргэжлээ гэж зөвлөж байсны дагуу Бээжингийн зам харилцааны их сургууль логистик инженерээр төгссөн. Төмөр замын салбарын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхдээ хятад дээгүүр ордог. За логистикийн инженер гэдэг нь өөрөө их том цар хүрээтэй мэргэжил байгаа. Түүхэн би түрүү хэлсэн түүхийн эдийг эцсийн эрхлэгчд хүрэх бүх процессыг зохион байгуулдаг мэргэжил бол логистик гэж байгаа. За тэр тусмаа логистик маань өөрөө авто зам, төмөр зам, агаарын тээвэр, усан тээвэр гэдэг бүх салбар руу шилжин ажиллах бүрэн боломжтой маш том мэргэжил байгаа болохоор тухайн мэргэжлийг сонгон суралцж төгсөж ирсэн байна. Тус мэргэжлийн дагуу Монголын төмөр замдаа одоо хүртэл ажиллаж байна. За Бээжингийн зам харилцааны их сургуулийг төгсөхдөө би 2 шилдэг монгол оюутнуудын нэг нь болж төгссөн. Энүүгээрээ би өөрөө их бахархдаг. Тухайн үед логистикийн инженер гэдэг мэргэжил Монголд байгаагүй. Сургуулаа төгсөөд Монголын төмөр замын төмөртэй өртөөнөөс ажлын гаргаа эхэлж байсан. Ачаа тээврийн салбараас пүүний оператороос ачаа богоо хүлээлцэх хүртэл ажиллаж байгаад 2019 онд логистикийн төвд тээврийн мэргэжилт нэр ажилласан. Тухайн үед ажиллаж байхдаа бүс нутгийн хөгжүүлэлт логистикийн төвийн төслийг бүрэн амжилттай дуусгаж улсын комиссд хүлээлгэж өгч байсан. 2020 онд Монголын төмөр замыг хэрэгжүүлж байгаа 5-7 зүүн баян чиглэлийн төмөр зам төслийн мэргэжилт нэр ажиллаж байгаад 21 оноос 23 оны үед цар тахлын хүнд үед чиглэг тээврийн үйл ажиллагааг 19 хүний бүрэлдэхүүн үнэтэйгээр Монгол улсын хилээр 31,000 гаруй ачаатай чингэлэг 19,000 гаруй хоосон чингэлэг бүгд найрамдах хятад ард улсууд тээвэрлэн ачиж буулгах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж дуусгасан. Манай Монголын төмөр замын ихэнх инженерүүд маань залуу инженерүүд гэдэг үүгээрээс би их бахархдаг. Монголын төмөр зам маань залуу инженерүүдийг илүү их дэмжиж дээш нь түлхэж өгдөгт их баярлдаг. За тэгээд дээр нь манай Монголын төмөр зам маань өөрөө төрийн өмчтсөн компани одоо төмөр замын бусад төслүүдийг хэрэгжүүл Монголд байгаа төмөр замын судсыг улам илүү тэлж байгаад бас баяртай байдаг. Зам үүдийн бүс нутгийн логистикийн төвийг цааш нь үргэлжлүүлээд хуурай бомб болгон ажиллуулахаар бид нар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. За хуурай бомбын төсөл болсноороо Монгол улсын эдийн засгийг тэлж логистикийн төв маань цаашдаа ачаа барааг бүрэн боловсруулж явуулах ийм боломж биднэрт нэгдэж байна. Тээврийн бодлогын дагуу Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компани цаашдаа зүүн болон баруун босоо тэнхлэлийн төмөр замыг барьж байгуулахаар одоо ажиллаж байна. За цаашдаа бидний төмөр замын шүлжээмийн нэгсэх тусам Монголын эдийн засаг болон ачаа тээвэр маань хөгжихөд өндөр боломж гарч байгаа гэх баяртай байгаа. 5-7 зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийг амжилттай хэрэгжүүлээд дуусгаад одоо дээр нь тээвэрлэлт үйл ажиллагаа явуулж байна. Мөн бүс нутгийн логистикийн төвийн төслийг амжилттай хэрэгжүүлээд одоо логистикийн төв маань амжилттайгаар ажиллаж байгаад талархаж байгаа. Яагаад энийг онцолж байна гэхээр би өөрөө логистикийн инженер мэргэжилтэй болохоор замын үеийн бүс нутгийн логистикийн төвийг цаашаа өргөжүүлэх цаашдаа хуурай бомб болон хөрвүүлэхэд гар бие оролцоод одоо ажиллаж байна. Монголын төмөр зам маань одоо 600 гаруй ажилтнтайгаар Сэлэнг аймгийн Хөдөр сум төмөртэй өртөө за 5-7 зүүн баян чиглэлийн 416 км төмөр замын төслийг амжилттай хэрэгжүүлээд одоо тээвэрлэлт үйл ажиллагаа болж байна. Мөн бүс нутгийн логистикийн төвийн төслийг амжилттай хэрэгжүүлээд одоо үйл ажиллагаа явуулж байна. Олон том төслийн ард гараад одоо төслүүдээ амжилттай хэрэгжүүлээд Монголын төмөр замын залуу инженер болоод ажиллаж байгаадаа бахархалтай байдаг.